За өнөөдрийн гичээл миний сонгосон нэгнийг харагтун гэсэн гичээл орно. За энэ Исая 42 дугаар бүлгээр. За Исая 42-ын 1-ээс 4. Энэ 1-ээс 4 дугаар ишлэлийн энэ бүлгийн энэ ишлэлүүд дээр шинээр сонгогдох тэр хончны тухай довчхон хэлж мэдээлж өгсөн байгаа. Миний өргөмжилсэн зарц, миний сэтгэл таалагддаг, миний сонгосон нэгнийг харагтун. Би түүний дээр өөрийн сүнсийг тавина. Тэр үндэстнүүдэд шудраг ёсыг авчирнаа. Тэр ашгарахгүй, дууга өндөрлөхгүй бөгөөд гудамжиндаж дууга сонсгохгүй. Тэрээр бяцлагдсан хулсыг ухчихгүй. Мөн асаж ядаж буй зулигч унтраахгүй. Тэр шудраг ёсыг итгэлтэйгээр төрөн авчирнаа. Дэлхийд шудраг ёсыг тогтоох хүртлээ тэр зүрх алдахгүй, бяцрахгүй. Эргийн нутагтч түүний хуулийг найдан хүлээнэ. За энэ 1-ээс 4 дугаар энэ ишлэлүүд дээр одоо шинээр гарч ирэх, шинээр сонгогдох тэр хоёр дахь хончны тухай ингэж хэлж өгсөн байна. Миний өргөмжилсэн зарц, миний сэтгэл таалагддаг, миний сонгосон нэгнийг харагтун гэж. Би түүний дээр өөрийн сүнсийг тавинаа. За өөрийн сүнсийг тавина гэдэг нь энэ сонгосон хончиндоо бурхан өөрийнхөө үгийг өгнө гэсэн үг. Тэгээд одоо үргэлж хамт байна гэсэн санаа. Тэр үндэстнүүдэд шудраг ёсыг авчирна. За шудраг ёс гэж ер нь ямар юмыг хэлдэг юм? Тэр үннийг одоо хүн заалгсан бол тэрнийгээ биелүүлдэг, хэрэгжүүлдэг. Түүнээсээ гажидгүй байх тэр зарчмыг авчирнаа гэсэн. Хүн одоо нүгэл үлдэхгүй байна гэсэн санаа. Тэр ашгарахгүй, дууга өндөрлөхгүй бөгөөд гэж. Өндөрлөхгүй гэдэг маань одоо ууралж учаал айшил загна гэсэн санаа үсттэй. Ашгарахгүй гэдэг нь гадаа гудамжинд гараад орилоод яваад байна гэсэн үг биш ээ. Одоо бүх зүйл бол дотор бурхны үйл ажиллагаа тэр хаанчил дотроо явагдана гэсэн үг. Тэрээр гудамжинд ч дууга сонсгохгүй гэж. Тэрээр бяцлагдсан хулсыг хугчихгүй гэж. За бяцлагдсан хулс гэж анх амлалтын хончны сонгоод амлалтын хончинтай цуг таяг мэд хулс гэд илчилт номондор гарч ирдэг. Хоёр чидүү модны нэг. Гэрчин энэ шинэ одоо гэрчлэлийн асар сүмийг анх суурийн тавилцаж энэ гэрчлэлийн асар сүмд тэр хүн чинь үгээ зааж байсан. Өнөөдөр тэр хүний үр удам нь одоо бидний дунд явж байгаа гэсэн үг. Өсөж эндийгөө явж байна гэсэн үг. Одоо энэ гэрчлэлийн асар сүм буюу шин тэнгэр газар гэж яриад байгаа. Энэ шин тэнгэр газар уг нь биш шүү дээ, чинь гэрчлэлийн асар сүм. Шин тэнгэр газар чинь дээрээс ирэх болохоос энд байж байгаа юм биш шүү дээ.
гээд энэ нөхдүүдийн үр удмыг тэр сурчаад одоо ингээд алдаж оноод явж байгаа, буруу тийшээ эргээд явж байгаа тэр хүмүүсийг хугчихгүй гэсэн санаа. Тэднийг өөлж өөнтөглөөд байхгүй гэсэн санаа. Тэдний үр удмыг мөн асаж ядан буй зулыг унтраахгүй гэж. За тэгээ бусад жирийн итгэгчид нь гэхэд өнөөдөр үггүй болцсон. Нөгөө сургалтын төвөөр заалгасан жаахан юмаа бараг мартагдсан. Гэхдээ арай нэг бурхнаа мартчихаагүй явж байгаа тэр хүмүүсийг л хэлж байгаа. Тийм хүмүүсийг олж гойчлахгүй. Мэддэг чадлагаар нь ялгахгүй гэсэн үг. Чаддаг чаддгүйгээр нь ялгахгүй гэсэн үг. Тэдний тэр байгаа юм байвал тэрний өөрсдөө л хүсэж байвал тэр байгаа жаахнын ч гэсэн сэргээхийн төлөө байна гэсэн санааг ингэж хэлж байгаа. Тэгээ тэр шудраг ёсыг итгэлтэйгээр төрөн авчирнаа гэж. За шудраг ёс гэж юу хэлээд байгаа юм? Тэр үнэн худал хоёрын үнний талын л шудраг ёс гэж хэлж байгаа. Тэрнийгээ хэлсэн болгоно биелүүлж чаддаг, хийж чаддаг. Шудраг үнэн гэдгийг үнэн чанартай хүмүүс мэдэхгүй биш, хүн болгон мэднэ. Тэрэнд нэг ялгаж чадаад байж ядаад байх зүйл байхгүй. Тэр зүйлийг л одоо харин энэ бурхны хаанчлал дотор тэр ном дөрмөөр нь шудрагаараа шудраг бусан шудраг бусаараа байх тэр зарчмыг л хэрэгжүүлдэг болгоно гэсэн үг. Дэлхийд шудраг ёсыг тогтоох хүртлээ гэж. За дэлхий гэдэг маань ертөнцийн хүмүүсийг хэлж байгаа. Тэр үггүй хүмүүсийг хэлж байгаа. Тэр хүмүүсийн дунд бурхны хаанчлалыг л зөв шударгаар нь тогтоохыг хэлээд байна. Тэгээ энэ үйл ажиллагаанаас энэ анчин маань зүрх алдахгүй, шантрахгүй, бяцрахгүй гэж ингэж хэлээд байна. Бурхан ийм хүн ирнэ. Эргэж буцах юм байхгүй, алдаж онлоо ичлээ зовлоо гэх юм байхгүй. Бүх зүйл явах ёстой тэр ном журам дөрмийнхэн дагуу явуулахын төлөө энэ хүн гिचэд зүтгэнэ гэдгийг ингэж хэлж өгч байна. За эргийн нутаг гэж. Эргийн нутаг гэдэг маань дэлхий буюу далай тэнгис гэдэг чинь хүмүүсийг хэлдэг. Тэр дундаа бурхны үггүй ард түмнийг далай тэнгис гэж хэлдэг. Далай тэнгисээр зөөрлөдөг. Тэр далай тэнгис нуур цөөрөм гэж хэлээд байгаа зүйлийн захадаар байгаа, эрг хавээр нь байгаа хүмүүсийг л эргийн нутаг буюу одоо тэр ертөнцийн хүмүүсээс арай тусгаарлагдаад байж байгаа бурхны үг авсан хүмүүсийг л эргийн нутаг гэж хэлээд байгаа. Тэр бурхны үг авсан сонссон энэ хүмүүс одоо энэ шинэ гарч ирэх энэ хончны амнаас гарах тэр хуулийг найдан хүлээнэ гэж. Тэр хоолноос нь идэхийг хүсэж хүлээнэ гэсэн ийм санаагаар энийг илэрхийлж байна. Энэ хончноо. Дараачих нь утга санаа бол 5-аас 9-р ишлэл хүртэр. 5-аас 9. Тэнгэрийг бүтээж татаад дэлхий болон түүний үр жимсийг дэлгэсэн түүн дээр хүмүүст амьсгал өгөгч. Түүн дээрх хүмүүст амьсгал өгөгч, түүний дотор явагчдад сүнсийг өгөгч бурхан эзэн ингэж айлдаж байна гэж. Тэнгэрийг бүтээж татнаа гэж.
Тэнгэр гэдэг маань Бурханы байгаа газар. 3 төрлийн тэнгэр байдаг. За энэ 3 төрлийн тэнгэрүүдээс хамгийн гол тэнгэр нь хүмүүсийн зүрх сэтгэл байгаа. Одоо нэг нь одоо тэр дээр байгаа тэнгэр, хоёр дахь нь сүм чуулган, за одоо гурав дахь нь буюу хүмүүс, итгэгч нар. Бурханы үгтэй хүн болгоны зүрх сэтгэл бол хүний Бурханы тэнгэр байна гэсэн. Бурханы хаанчлалын. Тэгээ яагаад энийг бүтээж татаад байгаа юм? Муу сүнснээс Бурханы үгийг хамгаалахын тулд, тэр хүмүүсийн зүрх сэтгэлийг хамгаалахын тулд муу сүнснээс энийг хамгаалж бүтээж байгаа. Бас дээрээс нь Бурханы үгийг авсан хүмүүсийг хараад тэр нөгөө бусад ертөнцийн хүмүүс чинь амиа алдах аюултай учраас хаалт тавьж өгч байна гэсэн өгнөө гэсэн үг. Дэлхий болон түүний үр жимсийг дэлгэсэн гэж. Дэлхий гэдэг маань одоо үггүй хүмүүсийг хэлж байна. Тэр хүмүүст бол үр жимсээ ургуулах тэр боломж нөхцөлийг нээж дэлгэж өгнөө. Тэгээ түүн дээрх хүмүүст амьсгал өгөгч гэж байгаа. Тэр үггүй хүмүүстээр Бурхан амьсгалаа өгнөө гэсэн санаа. Амин амьсгал үгээ өгнө гэсэн үг. Иохан 6-гийн 63 дээр сүнс бол ам өгдөг, мах бол ашиггүй юм аа. Миний та нарт хэлсэн үгс бол сүнс бөгөөд ам билээ гэдэг. Тэр амин амьсгалыг өгч байна гэдэг чинь Бурхан сүнсээ хүнд өгч байна гэсэн үг. Түүний дотор явагчдад сүнсийг өгөгч гэж. Тэгээд энэ ертөнцийн хүмүүс ч бай, Бурханы үгтэй хүмүүс ч бай, тэдний дотор тэр явж байгаа, гарч байгаа, хүлээн зөвшөөрч байгаа тэр хүмүүст сүнсийг өгөгч гэдэг нь Бурхан сүнсээ өгөхөөр үгийг сүнс өгнө гэхээр зэрэг манайхан нөгөө өөр юм бодоод байдаг шүү дээ. Үгэл өгнө гэдэг чинь сүнсээ өгч гэнэ гэсэн. Сүнс өгнө гэдэг маань үгээ өгнөө гэсэн үг байна. Тэгээ энэ хүмүүсийг үгээрээ, сүнсээрээ тэжээд итгэдэг, хоолож ундаалдаг Бурхан эзэн өнөөдөр ингээд танарт айлдж байна гэдэг өөрийнхөө санаа бодлыг одоо бидэнд илэрхийлж хэлж гин гэсэн. Би бол эзэн. Би чамайг зөвхт байдал дуудсан. Би бас чиний гараас атгаад чамайг хамгаална. Би чамайг ард түмнүүдийн гэрээ болгож, үндэстнүүдийн гэрэл болгоно. Энэ нь сохрын нүдийг нээн гяндангаас хоригдлуудыг чөлөөлж харанхуй суугчдыг шоронгоос гаргахын тулд юм. Би бол эзэн. Энэ бол миний нэр. Би өөрийн алдрыг бусдад, өөрийн магтаалыг сийлмэл хөргүүдэд өгөхгүй. Үзэгтэн өрдий юмс болж өнгөрнөө. Идүүгээ би шинэ юмыг тунхаглаж байна. Тэдний гарч ирэхээс нь өмнө би та нарт мэдэгдэнэ гэж. За одоо энэ шинэ гарч ирэх хончноор дамжуулж биднэрт хэрэгжүүлэх үйл ажиллагаагаа Бурхан ингэж маш товчхоноор ингэж илэрхийлж байна.
Чиний гараас чинь атгаад тэгээд чамайг хамгаална. Бурхны үг сонсъё гэсэн итгэлтэй хүсэлтэй тэр гимшээд ирж байгаа хүн болгоныг Бурхан хүлээж авч өөрийг чинь хамгаалнаа. Тэгээд та нарыг өөрсдий чинь тэр гяндан гэж хэлээд байгаа тэр муу сүнсний хоригдоод байгаа тэр газраас чинь чамайг чөлөөлж гаргаж авна гэж шүү дээ. Харанхуй суугчид гэдэг маань тэр нөгөө Монхог ухаандаа эзлэгчгээд явж байгаа тэр хүмүүсийг чинь хэлээд байгаа юм шүү дээ. Бурхны үг авчаад буцаад нөгөө үгээ заалгасан үгээ бүгдийг мартаад сатаанд алдацсан. Дээрээс нь тэр нэг өсгөж өндөл нэмж юм сурч байгаа мэдж байгаа юм өнөөдөр байхгүй байна. Өдөрж байгаа хүмүүс нь болохоор зэрэг яадаг вэ? Амлалтын онцол тайлж өгөн та нар өөрийн бодлоор тайлж болохгүй гэдээ эднэрт уншуулдаг. Хуучин гэрээ хэрэггүй гэдээ уншуулдаг. Иннээс нь болоод энэ ард түмэн жирийн итгэгч нар чинь бүгд яасан? Сатаны иргэшээлд ороод харанхуй Монхог тэр шоронд хоригдчоо явж байгаа шүү дээ. Тэр байдлаас нь бид гаргахын тулд юм аа гэж ингэж хэлж байна. Тэгээд Бурхан би өөрийн алдрыг, өөрийн магтаалыг тэр сэлмэл хөргүүдэд зүгээр өгөхгүй гэсэн. Сэлмэл хөргүүд гэдэг нь тэр сүм өдөрч байгаа, энэ сургалт хариуцж байгаа лектор, сүм өдөрч байгаа лектор, энэ улс орнуудыг хариуцж байгаа энэ Солонгосоос ирж байгаа тэр лектор гэдэг нэг хүн байна. Энэ нөхдүүдээс л гол нь шалтгаалж байгаа. Тэгээд дээшээгээ явбал тэр дээд шатны сургалтын байгууллагууд. Тэр овгоос ирж байгаа овгийн ахлагч энэ төр гэдэг. Энэ хүмүүсээс болж энэ хүмүүсээ эднэр чинь шүтээд байна шүү дээ. Сэлмэл хөрөг болгоод байна. Эднэрийг дамжуулж ирж дээрээс ирж байгаа л үг үнэн гэж ойлгоод байдаг. Гэтэл эднэр нь дандаа худал хуурмаг юм дамжуулж байна. Судрыг уншуулахгүй байна. Итгэгч нараа тэжээхгүй байна, маллахгүй байна. Бүгдийн тараагаад алдчихсан. Тэгээ зүрх сэтгэл нь юунд сатаанд баригдаад хоригдсон тэнд харанхуй Монхог болцсон тэгээ явж байгаа. Тэгээ энэ байдлаас нь л гаргахын тулд юм аа гэж Бурхан ингэж хэлж байгаа. Тийм учраас би тэр сэлмэл хөргүүдэд юмаа өгөхгүй гэдгийг энэ дээр ингэж хэлж байгаа. Үзэг тун урдын юмс болж өнгөрнөө. Аливаа зүйл дахин давтагддаг. Дахин давтагдаад дахиад биднэр дээр одоо бодит байдал нь ахаад хэрэгжээ явж байгаа. Тэр өмнө хуучин гэрэн дээр бичигдсэн тэр хэлбэрээр нь эднэр хүлээж авч ойлгодог. Тэр бол аль хэзээний өнгөрцөн хэдий ч өнөөдөр бидэнд тэр зүйл чинь бидэн дээр зүгээр дахин давтагдаж яваа гэдгийг эднэр ойлгохгүй, ухаарахгүй. Тэр урд болоод өнгөрсөн махан биеийн ойлголтын юм бол өнгөрч гисэн. Харин одоо бид тэр сүнслэг зүйлийн заалгуулсан нөгөө анхан шатны гिचээл сургаал зөвлөлүүдэд ашиглаад бид нар шинэ хуучин гэрээнийхээ нууцыг тайлж уншиж өнөө цаг энэ цаг үед ирээдүйд болох зүйлийн тухай мэдж түүнийхэн дагуу хаанчлалаа байгуулах ёстой. Гэтэл энэ үйл ажиллагаагаа хийхгүй тэр урд болоод өнгөрсөн юмгээл хуучин юмыг бодоод махан биеийнх нь утгаар ойлгол ингээл яваад байгаа. Энэгээр чинь явахгүй гэдгийг хэлээд анхааруулад тэгээ би одоо шин зүйл тунхаглаж байна гэж. Цоо шин зүйл. Хэрвээ одоо мэддэг ойлгодог хүмүүст бол үнэхээр нүдэн орой дээр гарахаар ямиг эднэрт одоо заан шүү дээ. Эднэр ерөөсөө сонсоочгүй мэдээчгүй явж байгаа.
Ийм зүйлийг Бурхан одоо заанаа хэлж өгнө. Үүнийг одоо тунхаглаж байна гэдэг. Тэгээд тэдний гарч ирэхээс нь өмнө би та нарт мэдэгдэнэ гэсэн. Тэгээ үүнийгээ одоо өнөөдөр ингэ мэдэгдэж байна гэсэн үг бидэнд. Тэгээ өнөөдрийн энэ хичээлээр би бичлэг хийж байгаа. Энэ бичлэгээр дамжуулаад энэ бичлэгийг Шин Тэнгэр газрын гэж харьяалагд Шин Тэнгэр газарт харьяатай явдаг энэ гэрчлэлийн асар сумын нөхдүүдэд эднийг түгээх хэрэгтэй болно. Дамжуулах, мэдүүлэх хэрэгтэй болно гэсэн. Тийм учраас өнөөдөр бичлэг хийж байгаа. За дараагийн хэсэг нь 10-аас 17. Эзэнт шин дуу дуулж түүний газрын хязгаараас магтагтун. Далай руу орогч болон дотор нь буй та бүхэн арлууд болон дээр нь оршин суугчдаа. Цөл хийгээ түүний отууд хятарын амьдардаг сойронгууд дууга өргөгтөн. Силагийн оршин суугчид чангаар дуулагтун. Тэд уулсын ороогоос баярлан ашгарах болтугай. Тэд эзэнд алдрыг өргөх. Түүний магтаалыг эргийн орнуудад тунхаглах болтугай. Эзэн дайчин мэд урагшилж дайч мэд зүтгэн босож дууга өндөрлөн дайн дуухайлж өөрийн дайсныг дарнаа. Би удаа хугацааны турш дууга хурааж биеэм барьлаа. Төрөх гэж байгаа эмэгтэй мэд би хашгирч амаа ангайлган бахардах болно. Би уул толгодыг хоослон тэдний бүх өвс ногоог хатаан гол мөрнийг нь арлууд болгож цөөрмүүдийг нь ширгээн. Би сохруудыг тэдний мэдэхгүй замаар дагуулan тэднийг мэдэхгүй харгуугаар удирдана. Би тэдний өмнө харанхуй гэрэл болгон барзгар газрыг тэгш тал болгоно. Энэ бол миний хийх юм. Би тэднийг хийлгүй орхихгүй. Зутгмал хөргүүдийг та нар бидний бурхад гэж хэлэгчид, шүтээнүүдэд итгэгчид эргээд бүр мөсөн гутаагднаа гэж. За энэ одоо бурханы хийх ажлаа ингэж хэлж өгч байна. Эзэнд шин дуу дуулж. Шин дуу гэдэг маань энэ судрын үгийнхаа нууцыг тайлж тэрнийг мэдүүлээ гэсэн үг. Түрүүчийн хичээл дээр 41-р бүлэг дээр та нар нөгөө төр мэддэг чаддаг зүйлээ одоо сайн ч муу ч мэдүүлээдгээ. Өнгөрсөн хугацаанд юу болсон юм? Одоо юу болж байгаа юм? Ирээдүйд юу болох юм? Тэр тухайга мэдэгдээ гэсэн шүү дээ.
Одоо тэр зүйлийг чинь бурхан одоо ингээд биднээс асууж байна. Та нар үнэхээр юм мэдж байгаа юм бол тэр дуугаа надад дуулаатгаа. Дуу дуулна гэдэг нь дуу дуулахыг хэлж байгаа биш шүү дээ. Дуу дуулна гэдэг нь бурханы нууцыг тайлж ярихыг хэлж байгаамаа. Түүний газрын хязгаараас магтагтун гэж. Бурхан өөрийгөө магтагтун гэж байна. Та нар тэр мэдж байгаа юмараа, тэр сурсан юмараа. Далай руу орогч болон далай руу орогч гэдэг маань далай гэдэг нь нөгөө муу өгтэй ард түмнийг хэлж байгаа. Тэр рүү очиж орж байгаа хүмүүсийг хэлээд байна. Тэр далай руу орогч. Дотор нь буй та нар. Зарим нь үр төрүүлж аль хэзээний очиод орцсон дотор нь байж байгаа гэсэн санаа хэлж байна энэ дээр. Тэр муу өгтэй хүмүүс дотор очиод орцсон бүр. Аль хэзээний очиод орцсон. Тэгээ тэр орцсон байгааг нь дотор нь буй та нар гэж. Тэгээ арлууд болон дээр нь оршин суугчдаа. За арлууд гэдэг нэг цөөхөн хэдэн хүн нэг хагас дутуу өгтэй тэр захадаар нь эрмэгдээр нь тэгээ бурханы ард түмэнгээ тэгээ байга нэг юм арай бүрэн итгэлээсээ салчгаагүй байж байгаа хүмүүсийг хэлж байгаа. Итгэл нь байна. Даанч дотор зүрх сэтгэл дотор нь юу ч байхгүй хоосон. Тэм хүмүүсийн хэлж байгаа. Тэр иргэдээр болон арлууд болон дээр нь оршигч гэж. Арал гэдэг нь арай тэднээс тусгаарлагдт тэр ертөнцийн хүмүүсээс тусгаарлагдсан байгаа хүмүүсийг хэлж байгаа шүү дээ. Цөл хийгээд түүний хотууд. Цөл гэдэг нь хоосон хүмүүс. Түүний хотууд гэдэг нь хоосон ард түмэн дотор байгаа тэр хүмүүсийг хэлээд байгаа. Хотууд гэж. За Кедарын амьдардаг сойронгууд дууга өргөгтөн. Кедар гэдэг нь одоо харь үндэстэн буюу хуучин сүмийн нөхдүүд гэсэн үг. Уламжлалт сүмийнхэн Крестийн. Силагийн оршин суугчид. За энэ Сила гэдэг нь бол одоо нэг үг авчихаа тэгээд одоо эргээд үггүй болж байгаа тэр ард түмнийг хэлээд байгаа. Та нар мэддэг чаддаг юм байвал түүгээрээ тэгээд наашин дууга дуулаад залбиралаа өргөөтгөө гэд бурхан ингэж хэлж гин гэсэн. Тэд уулсын оройгоос баярлан ашгарагтун. Уулсын орой гэж юу хэлээд байгаа юм? Сүм чуулганаасаа гэсэн үг. Баярлан ашгарагтун гэж тэр баяр хөөртэй залбирлаа тэгвэл үнэхээр юм мэдж байгаа юм бол залбирах болтугай гэж ингэж хэлж байна. Тэд эзэнд алдрыг өргөг. Өнөөдөр бурхантайгаа холбогдож байгаа хүн нэг ч байхгүй. Байхгүй гэдэг нь олон ишлэлээр хэлээд өгье гэхээр зэрэг энэ хүмүүс сонсодгүй. Матай 6 дугаар бүлгийнхаа нууцыг тайлж ээж тэгжээж бурханд холбогдоно. Тэрнийгээ тайлж уншаагүй ээжээж эднэр бурханд холбогдож чадахгүй.
Дэд туул 32:17 дээр тэд нарыг юунд мөргөж яах гэсэн. Сатан дахлаа өргөж яана гэсэн шүү дээ. Иохан 16:24 дээр өнөөдрийг хүртэр та нар надаас юу ч гуйгаагүй байна. Та нар гуйх түн гэж хэлсэн байж. Тэгээд байхад нь эдгээр чинь бид нар бурхан залбирч байгаа гэдээ ингээд өөдөөс хүрийгээд бид өдөр болгон залбирдаг, бид бурханаа дагдаг, бид бурханаа хүндэлдэг гэж ингээд хотлоо ирээд. Тэгээ үнэхээр тийм бурханаа мэддэг, ойлгодог, чаддаг болцсон болвол тэгээ тэр алдрыг өргөөтгөө гэж бурхан ингэж хэлж байна. Түүний магтаалыг эргийн орнуудад тунхаглах болтугай гэж. Тэгээд та нар тэр мэдж байгаа чадж байгаа зүйлээ тэр эргийн орнууд гэдэг маань бурханы үг авцсан арай нэг төөрч бодлоод ийш тийшээ явж байгаагүй тэгээд нэг юм өлсөд цангаад зов зүтрээд явж байгаа тэр энгийн ард түмнийг хэлж байгаа. Итгэгч нарын. Тэр хүмүүстэй энийг тунхаглаа гэж байна. Эзэн дайчин мэд урагшилж дайчин мэд зүтгэн босож дууга өндөрлөн дайнд уухайлж. За одоо ингээд биднийг үнэхээр тэгжээвэл бид нар дайнд уухайлна гэдэг маань нөгөө сорил тавчил гэдэг юм чинь ирнэ. Үнэхээр та нар тэр мэддэг ямаараа залбираад бидэнтэй ингээд холбогдоод тэгвэл энэ юм чинь ингээд энэ дайн эхэлнэ. Тэгээ энэ дайнд хэдүүлээ хамтдаа дайтъя гэж уриалж штэ бурхан. Шүүлтэд орохыг ч хэрээд байгаа юм. Хамт орё гэж. Тэгээд би өөрийн дайсныг дарнаа. Бид нар бол энийг мэднэ. Тэд нар бол мэдэхгүй. Ямар юм яриад байгаа хинтэйгээ дайдах гэдэг байгаа. Бид нар бурханы үгтэй ард түмэн гээд өөрсдөө өргөмжлөөд байна. Гэтэл эдгээр өөрсдөө аль хэзээний сатанд эзлэгдсэн явж байгаа. Би удаа хугацааны туршид дууга хурааж биеэ барьлаа. За одоо 40 жил бурхан дууга хурааж ирсэн байна. Эдгээр 40 жил ингээд дэмий тэнсэн цөлд. Бид мэдчихээн л гээд байдаг. Сургалтын төмөр нэг жаах юм заалгаж яваа мэдээд одоо тэрнийг аривжуулаад цааш нь өсгөөд явах байдал чинь сүм рүү ороод ирэхээр нь зэрэг ах ихчээр нь тэрнийг бариад иччих. Тэгээ нөгөө номлогчийн үгэн дээр байж байгаа шүү дээ. Үр хүүхдээ шараад иччихлээ гэд. Төрөх гэж байгаа эмэгтэй мэт би ашгарч амаа ангайлган бахардах болно. Тэгээ бурханы уур нь хүрээд одоо баг бахардаж унтраа уурлнаа гэж хэлж штэ энд. Би уул толгодыг хоослон уул толгод гэдэг маань сүм чуулган. Толгод гэдэг нь үүрэг гүйцэтгэгч нар. Уул гэдэг нь чуулган. Тэгээ эдний чи хоослно гэж байна. Үгийг авнаа гэсэн үг. Одоо жаах юм байгаа бол тэдний бүх өвс ногоо хатна. Тэр үлдсэн жаахан юмын бүгдийг хатаанаа гэсэн үг. Гол мөрнийг нь арлууд болгож тоо тасрахгүй урсчээсэн усыг чинь хаачхаар зэрэг тэгээд яах юм. Тэгээд энд нэг жоохон цөөрөм жоохон арал болоод үлдэх нэ. Арал болно гэдэг чинь тэгээд энэ нөгөө сатаны нөгөө босод улсуудтайгаа очиж нийлэхээр тэд нар чи хүлээж авахгүй шүү дээ. Тэгээ нэг сатаны нэг жижиг арлуудын үлдэх нь байна.
цөөрмөдүүгийн ширгээнэ гэж байна. Усын юучгүй болгоно гэсэн нөгөө гашуун муу үгийн хүртэр атаана гэж байна шүү дээ. Би сохруудыг тэдний мэдэхгүй замаар дагуулна. Нөгөө нөхрөөр нь аваач оруулах хийх гэж байна шүү дээ. Тэднийг мэдэхгүй харгуугаар удирднаа. Би тэдний өмнө харанхуй гэрэл болгоно. Монголын ухааны одоо тэрнээс үлдэж оцорч байгаа хүмүүсийн Монголын ухааны гэрлээр солино гэсэн үг. Мэргэн ухаанаар солино. Барцгар газрыг тэгш тал болгоно. Өндөр нам янз бүрийн байдаг. Махан бие дээр тариа тарихтаа тэр тариан талбайг чинь сайхан тэгшлээд чулуу модыг аваад зэрлэг өвсийг өхүүлээд тэгээд дараа нь өрөө тарьдаг үстэй. Түүнчлэн энэ хүмүүсийн чинь тэр муу юмыг ингэж цэвэрлэнэ гэсэн үг. Энэ бол миний хийх ажлаа. Би тэднийг хийлгүй орхихгүй. Сутгамд хөргүүдийг та нар бидний бурхад гэж хэлэгчид, шүтээнүүдэд итгэгчид эргээд бүр мөсөн шат гутаагднаа гэж. За тэр хончид нь бол үр гүйцэтгэгч нар хончид. Энэ хүмүүсийн бол бурхан шийтгэнэ гэсэн үг. Жирийн иргэдийн бол тэр дээр хэлсэн чинь тэр өвс ногоо тэр муу үгийг атаагаад юучгүй болгож ширгээгээд тэгээд зараа нь яана гэж байна. Барцгар газрын тэгш газар болгоно, тал болгоно. Энэ нь миний хийх ажлаа гэж. Тэрнийг тал болгоход юу хэрэгтэй юм? Лантуу хэрэгтэй болно үсттэй. Эндүү хэрэгтэй болно. Тэр юмар давтаж тэгшилнэ гэсэн үг. Энэ нь бурхны үгээр шүүлтээр ийм үйл ажиллагаа болно гэсэн үг. За дараагийн бүрлэг агуулга нь 18-аас 22. За одоо энэ гэрчлэлийн асар сумын нөхдүүдэд хандаж хэлж гин бурхан. Дүлийн хүмүүсээ сонсогтун, сохор хүмүүсээ үзхийн тулд харагтун. Миний боолоос өөр сохор хүн хэн бэ? Миний илгээсэн элчийн адил дүлийн хэн бэ? Надтай эв найрамдалтай байдаг хүн шиг сохор, эзний боолын адил сохор хүн хэн бэ? Та нар олон юмсыг үзсэн боловч ажиглаагүй. Та нарын жих сонсголтой боловч юугт сонсоогүй. Өөрийнхөө үнэн зөвийн төлөө хуулийг агуу их алдартай болгох нь
эзэн таатай байдаг. Гэвч энэ бол тонуулж дээрэмдүүлсэн ард түмэн. Тэд бүгдээрээ нүхэнд унаж эсвэл шоронд хадагдсан. Тэдэнд олж болсон. Тэдний хинч чөлөөлөхгүй. Тэд дээрэмдүүлсэн боловч хинч буцааж өг гэж хэлэхгүй гэж. За одоо энэ нөгөө хончид чинь хандаж хэлж байгаа үг нь энэ. Эдгээр бурхныхаа үгийг авахгүй байсан шүү дээ. Ерөөсө таг түлий. Үгүй наад чинь би ингээд байж тэгээд байхад чинь үгүй наад чинь таны л бодол болохоос гэд ингээ үг ерөөсө хүлээж авдаггүй. Тэр амлалтын хончил тайлж өгөх ёстой гэд ингээ гүрийгээд. Гэтэл судардаар нь ингээд тайлна хүн болгонд энийг чинь ингээд өгчихсөн байна гэд байхад чил үгүй гээл гүрийгээд. Тэгээ сохор хүмүүсээ гэд. Үзхийн тулд харагтун гэж. Харахад нүдтэй, чихтэй, сонсдог, хардаг. Харамсалтай нь энэ бурхныхаа үгийг ойлгодгүй, харддгүй, сонсдгүй. Тэгээ энэ байдлыг энэ дээр ингээ хэлж штэ. Тэгээ ийм сонсдог хүн байна уу та нарт? Одоо миний тэр хүн шиг энэ дээр байгаа тэр хончин шиг ингээ сонсоод ирж байгаа хүн байна уу гэж. Одоо гарч ирэх тэр нэг хончин сая тэр харагтунгээд байгаа тэр хончин чинь хаанаас гарч ирэх юм? Бидний дундаас гарч ирэх хүн байхгүй юу? Тийм учраас л өшөө одоо тэр миний хончноос өөр одоо тийм хүн байна уу гэд энд асуугаад байна шүү дээ. Байвал одоо гараад ирээ гэд. Миний боолоос өөр сохор хүн байна уу? Өөр хүн хэм бэ гэд ингээ асуугаад байна шүү дээ. Бурхны тэр сонгож байгаа хончин бол сохор байсан бурханд. Гэтэл тэрнтэй адилхан тийм сохор хүн одоо байна уу та нарт гэд ингээ асуугаад байна. Тэгээ байгаа бол одоо тэр юмаа хэлээд наашаа залбираад хаа гэж сая тэр дээр хэллээ шүү дээ. Энийн дээдлийн агуулга дээр. Тэгээ та нар олон юмыг үзсэн боловч ажиглаагүй. Бурхан үгээ бол хангалттай өгсөн эднэрт. Тэрнийг ойлгоё гэж эднэр ерөөсөө хичээдэггүй. Тавтаж уншидаггүй. Тэгээ хэлдэг хийдэг юм нь юу гэхээр зэрэгэл илчилтийг чэйжлэл гэж хэлнэ. Шалгалтаа чэйжл, илчилтийг чэйжл. Чэйжл гэж байдаг. Тэр чэйжл гэдэг нь чэйжилж байгаа нь ямар байдаг юм бэ гэдгийг Йов номон дээр хэлээд өгсөн шүү дээ. 12:13 дээр тэр чэйжилсэн үг гэрлэг чинь үнэстэй адил юм аа гэж хэлээд өгчихсөн. Бурхан тэгэж хэлж өгöd байхад нь бид нар чэйжил гэж загнаад байна. Харин ойлгох гэж ерөөсөө хэлэхгүй. Бурхан ойлголтыг өгдөг юм аа. Бурхан ярьдаг юм аа. Энэ бүхэнтэй чинь бурхан зөвшөөрчөөж бид энэ юм чинь сурнаа. Бурханаар л бид сургагднаа гэд ингээ хэлээд байхад л хүлээж авдаггүй. За тэр байдлыг энэ дээр ингэж хэлж байгаа. Үдсэн боловч ажиглаагүй. Сонссон боловч сонсголтой боловч сонсоогүй. Тэгээ одоо бурхан тэгвэл ямар хүй зүйл байсныг, ямар агуу зүйл байсныг нууцын тайлаад ярихаар зэрэг тэр зүйл нь одоо энэ шинэ хаанчлалыг чинь барьж байгуулах бүх үйл ажиллагааг чинь хэрэгжүүлэхэд мөрдөх бүх хууль дүрм, журам, тогтоол шийдвэрүүдийг нь энэ хуучин гэрээний үг судрууд чинь бичээд өгчихсөн юм аа. Түүнийг мэдэхгүйгээр бид нар хаанчлалаа байгуулж чадахгүй. Тийм учраас одоо тэр шинэ зүйлгээд байгаа зүйл нь
Энэ нууцын тайлж заахыг л хэлээд байгаа. Тэгээ энэ бүхэн та нар өөрсдийгөө өөрөө бэлдэж явах ёстой байтал нэг нэгнийгээ тэр юмыг мэдж сурах бүх зүйлийг хаачаад тэгээ хүнээр юмыг уншуулдаг, юмыг зааж өгдөг. Тэгээ өөрсдөө ч мэддэг, өөрөө л бусдад ч мэдүүлдэг. За тэр ишил нь бас байж байгаа. Лук 11:52 дээр байж байгаа. Тэнгэрийн хаажлын түлхүүрийг гартаа хатгачаад өөрснөө ч ордог, орох гэсэн хүмүүсийг ч оруулдаг гэж. Тэгээ энэ бүхнээ тэгээд өөрсдөө эднэр чинь нөгөө мэдсэн сурсан бурхныхаа жаахан үгийг хинд алдагдсан. Сатанд аль хэзээний алдагдсан, Давид дуудсан. Тэгээ одоо сатаны ажлыг хийгээ явж байгаа. Тэгээ тэрнийгээ болохоор зэрэг бид бурханд ажиллаж гэн, бид бурханд үйлчилж гэн л гэж яриад байна. Тэгээ бурхан эднийг одоо яана гэж байна? Би буцааж өг гэж хэлэхгүй гэж. Тэр дээрэмдүүлсэн тэр хүмүүстэй л тэгээ тэр хүмүүс чинь та нарыг аваад явгээ. Би одоо буцааж өг гэж хэлэхгүй гэж. Тэгээд эднэрээ чинь сатан тушаадсан гэсэн. Дараагийн агуулга нь 23-аас 25. Та нарын дотроос хэн нь үүнийг чагнах вэ? Хэн нь ирээдүйд анхаарал тавьж сонсох юм бэ? Хэн Яаковыг олж болгож Израилийг дээрэмчдэд өгсөн юм бэ? Эзэн биш гэж юу? Учир нь бид түүний эсрэг нүгэл үйлдсэн. Тэд түүний замаар явахыг хүссэнгүй. Түүний хуулийг дагаагүй. Тийм учраас тэр өөрийн уур хилэнгийн ааг омгийг хатуу ширүүн дайныг тэдний дээр асгав. Тэднийг би бүх талаас нь галдан шатаасан боловч тэд ойлгосонгүй. Тэднийг шатаасан боловч тэд зүрхэндээ үүнийг мэдэрсэнгүй. За бид нэр 2 жил энэ үйл ажиллагааг эрхэлсэн эднэрт үг явуулаад байсан. Байсгийгээд ингэж шүү, энийг ингээд тэрнийг тэгэж уншаач гэж ишил явуулдаг. Битгий уншуул, битгий үз, устгаад байлгээд байдаг. Тэгээ та нарын дотроос хэн нь үүнийг чагнах юм бэ? Сонсох хүн байна уу гэж асууж. Хэн ирээдүйд анхаарал тавьж сонсох юм бэ? Хэн Яаковыг олж болгож Израилийг дээрэмчдэд өгсөн юм бэ гэж. Бурханд энийг эзэн биш үү гэж шүү дээ. Бурханаас шо хэн өгөх юм, энийг хэн ч өгөхгүй шүү дээ. Бурхан энийг зөвшөөрсөн эднэрт. Яагаад зөвшөөрсөн гэдгийг сая тэр дээдлийн агуулгадаар хэлээд өглөө шүү дээ. Бурханы хуулийг дагаагүй, хэрэгжүүлээгүй учраас. Бурханы ард түмнийг буруу тийш нь өдөрдсөн. Бурханы итгэгч нарыг тэжээгээгүй, хооллоогүй, ундаалаагүй. Өөрөө өөрсдөө тэжээж, өөрөө өөрсдөө өргөмжилж, өөрөө өөрсдөө шүтэн хөрөг болгоцгоос. Тэгээд учир нь бид түүний эсрэг нүгэл үйлдсэн. Бурханы эсрэг эднэр ингээд нүгэл үйлдсэн гэсэн.
Тэгээ түүний замаар явахыг хүсээгүй. Бурхны замаар явахыг хүсээгүй байхгүй. Үнэхээр хүсэл юм бол энэ нууцын тайлаад унши. Нууцын тайлаад ингэвэл зөв болно. Ингүүл зөв явна гэж хүн хэлж өгöd байгаа чинь хүлээгээд авах байсан шүү дээ. Тэгээ бид нар мартуулахын тулд байн бараг сар болгон л ишил явуулдаг. Сар болгол биднийг муулдаг, шөөмжилдэг. Тийм л байсан. Ингээ одоо сүүлийн 4-5 жил 6-7 жил болж байна одоо. Дандаа л ингэж явж ирсэн шүү дээ. Тэгээ энэ бүхний чинь энэ дээр бурхан ингэж өнөөдөр би энэ бүхний чинь ингээ одоо шүүлт ингээ явуулнаа. Шүүнэ ингээ хөөгд та нарыг бүгдий чинь сатанд чинь ингээ тушаанаа гэдгээ энэ дээр ингээ хэлж байна. Энэ одоо болох юмаа хэлж өгöd байгаа шүү дээ бурхан. Маргааш нөгөө төр хэрэгжих хэзээ хэрэгжих мэдэхгүй. Маргааш байж магадгүй шүү дээ. Ингээ дараа чинь гिचэл дээр энэ бүхний чинь ингээ тодруулаад өшөө нарийсгаад ингээ үзээ явна. Тэгээ сая энэ хэлж өгöd байгаа энэ зүйлийг чинь одоо тэр гарч ирэх гэж байгаа тэр хончин тэр шин зүйл гэж хэлээд байгаа юмар дамжуулж энд нэтрийг хэрэгжүүлнэ гэсэн үг. Тэгээд тэднийг гарч ирэхээс өмнө би та нарт мэдэгдэж байна гэсэн. Энийгээ өнөөдөр бурхан ингээд биднэрт мэдүүлж гин гэсэн үг. Энийн цааш нь одоо энэ гэрчлэлийн асар сумын хүмүүст одоо бид нар цааш нь дамжуул. Энэ бичлэгийг цааш нь явуулж энэ хүмүүс сонсгох хэрэгтэй. Бүр дээш нь тэр амлалтынхаа онцонд хүргэх хэрэгтэй нэг одоо. Тэгээ дараа чинь гिचэлүүд өшөө энийг нарийн өшөө энэ юмнуудыг энэ хэрэгжүүлэх юмнуудыг задлаад хэн нь юуг нь хэрэгжүүлэх хэн нь ямар алдаа гэмтэй байгаа юм. Тэгээ хойшид хийх юмнууд одоо энэ хийн гэсэн энэ сая энэ хэлж байгаа энэ зүйлсүүдийг чинь бүгдийг одоо ингээд дараа чи 43, 44, 45 гэд тэр бүлгүүд дээр задлаад ингээ хийх юмнууд чинь бүгдийг нэг үрчлээ яриа явна. Тэгээ үүний дагуу дараа чи одоо энэ бүтэн сайнд шүү дээ тийм ээ. 2 дахь өдөр нөгөө ертөнцийн хор бол бидний хар бол бүтэн сайн өдөр тийм ээ. 7 дахь өдөр гэсэн. Нэг өдөр алсгалал гिचэл ороод байна гэсэн үг шүү дээ. Энд дээр нэг толгой эргээ төөрөд байх юм байхгүй.